Өнөөдөр ингээд аяллаа эхэлж байна. Энэ ямар ч гоё. Бүр ингээд найгаад өдөржингөө явж бүр амар өлсөд ядраад айлангад очсон бэ. за ингээд метрогоор явж байна. Та бүхэн энэ эргэн тойрны байгалыг харж байгаа. Надтай хамт явж үзээрэй. За баяа. Миний Айсан Менгэн хот. Үнэхээр гайхалтай хот байна. Надтай зүг байгаараа. Миний Айсан Менгэн хотоо. Цахим аймагт бол үнэхээр үз харах юм. Ихтэй байгалийн үзэсгэлэнт газруудтай юм байна. Гэвч одоо дид бүтцэн муутай. Тэгээд тэр мэрийгээ жоохон янзлчихлаа. Их гоё юм байна. За. Үгүй ч юм уу. За бид Отгон сумыг зорихдоо Баянхонгор аймгийн Баянболог сумаар дайран хоноглоод явлаа. За Баянболог сум нь уул нуруудыг хэрчсэн сүмбрийн даваа, цагаан даваа, худагт, бүлээн, уярт, дөшин, хангал, элст, бугт зэрэг олон даваатай. За мөн нутгийн төв хэсэгт орших далангийн нурууг цахир, хиц, дунд, зүүн муруу гихчлэн 5 даваагаар давж гардаг юм байна. За маш их өндөр улстай ийм даваануудаар дамжигдсан тийм үзэсгэлэнтэй газар байсан. За Баянболог сум нь хойд талаараа Завхан аймгийн Отгон сум, за баруун талаараа Говь Алтай аймгийн Дэлгэр сум, за зүүн хойд урд талаараа Баянхонгор аймгийн Гурван булаг, Заг, Хүрээ маралтай тус хилдэгэ. За мөн энэ нутгийн орчимд цоргын хавцал, сангийн далаа, эмчийн мухар, тостын мухар, зүүн салааны их, бургасдын их, ихэлсдийн зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг. За бид мөн сангийн далайн нуураар дайрж өнгөрсөн юм аа. За сангийн далайн нуур нь Булнаан нурууны ар шилд орших Давстаг нуур. За Хөвсгөл аймгийн Цагаан уул, Шин Идэр, Бүрэн тогтгосон Завхан аймгийн их уул сумуудын хооронд байрладаг. За тус газрын гадарга нийтдээ уулархаг. За нуурын усны мандал нь 1988 м өндөрт оршдог. За тийм ч учраас орчны уус нь хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага зэрэг харагддаг. За нуурын ёроол нь хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь их олон мөргүүдтэй. За сангийн далайн нуурын усны эрдчилд бол хяргас ус нууруудаас бага боловч бас л давсархаг нуур юм аа. За уг нуур нь наатар холороодын ус бүхий нуурт багтана. За бид ингээд Завхан аймгаараа аялсаар байна. Алдархан сумаар дайрлаа. За Алдархан сумын түүх нь бол нэг өвөрмөц онцлогтой юм аа. За тус сумын хүн ам бүрэлдэн бий болох эхлэл тэртээ 18 дахь зууны үед тавигдсан. За анх 1733 онд өнөөгийн чигстэй ба богдын голын сав газар Улаастай хотыг үүсгэн байгуулах үед хязгаар дахинд холбоо бүхий чухал хэргийг шийтгэх, за Дөрвөн аймгийн цэргийн бэлтгэл хэргийг захирах, өртөө харуултыг цагдах үүрэг бүхий Улаастан жанжны газрыг байгуулж тэрхүү албыг хаалгахаар халахын олон гишүүдээс 200 гаруй өрх цэргийг дайчлан ирүүлсэн байна. 1736 онд Улаастан цэргийн бэлтгэл төмөт морь адуулах мөн үржүүлэх сүргийг адуулах 100 гаруй өрх, 1869 онд Улаастан салбар цоохор өртөөний 30 өрх,
За хавсар 10 өрх. За газарч 13 өрх зэрэг нийт 160 орчим өрхийг халахын олон мушуудаас нүүлгэн авчирч за Улаастай хотын орчим сууршуулсан түүхтэй. За тэдгээр өрхүүд нь 18 дахь зууны дунд үеэс 1911 он хүртэл Улаастай манж, Монгол амбан, жанжны газар олон төрлийн алба хашин суух өрхтэй байсан юм а. За Алдархан сум нь 20 дугаар зууны ихэнх үе гэхэд Улаастай аливаа албыг хаадаг болон албан дууссан боловч тэр орчим нутгалах ардын тоо нэлээд олширч за нэгэн хушууны хэмжээнд хүрч чадсан байна. За албаны мэдээгээр 1910 оны үе гэхэд Улаастад тогтмол 3000 орчим хүн сууж байсны ихэнх нь энэ хавьд амьдарч байжээ. За Алдархан сум бол хангаагаа хоссон нутагта нутаг дэвсгэрийн 87.7% нь малын бэлчээр, за 4.2% нь ой, 0.7% нь хадлангийн талбай, 7.4% нь гол горих төв суурин газар тус эзэлдэг. За эдүгээ Алдархан сум нь Говь Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Яруу, Эрдэнэ хайрхан, Отхон, Идэр, Цагаан хайрхан дөрвөлжин сумуудтай хилдэг. За Завхан аймгийн яг төв хэсэгт оршдог сум юм аа. За тус сум нь 715,828 га нутаг дэвсгэртэй. За сумын төв Алдархан аймгийн төвөөс 32 км-д оршдог. Дандаа ингээд энэ чинь юм идэж байгаа зураг авах болоод идэг одоо амар ингээд аппетиттэй идэх болохоор айгу хялаатай. Нэг бацах хаяж ижигч. Миний дуулдаг нэг завхан гол эсний нүдэл шиг чимээгүй гэж дуулдаг штэ. Яг үний юм байна. Одоо ингээд ямар ч одоо ийм их ус урсж байгаа завхан гол та бүх харж байгаа ямар чимээ. Би одоо энд ингээд зогсож байгаа болохоор жоохон чимээ гарч байна. Тэрнээс биш зүгээр ингээд нам гүм. Бид нар одоо ингээд нөгөө яваал орооны одоо нэг 6-7 цаг болж байгаа шиг байна. Тэгээд яг нар маань жаргах байгаа үед хоолонд идчихээд амрах гэж байна. Аюусаа хайнар чимээгүй нам гүм их гоё хороог өнгөрүүлж байна. Улсын баг хурлын нарийн бичгийн дарга Ламжуугай. За ерөнхийлөгч П. Очирбат энэ байгбанд нарын эрт идүгэн төрийн түшээдийн за мөн бэгзэн яван хулан Д намдаг ил манган Б цэндо Ц бавуударж нарын одоо үе үеийн төрийн шагнал зохиолчдын төрж өссөн Завхан аймаг нь за элсний нүүдэл шиг чимээгүй урсах мөрөнгийн энтэй Завхан голоор нэрлэгдэгэ. За үзэгчтэй ингээд Завхан аймгаар нийтдээ 10 хоног аялж байна. За одоо бид нар Завхан аймгийн Алдархан сумын нутагт байдаг Завхан голын эрэг за зэсийн бүрд гэдэг үзлэнтэй газар ирсэн байна. За ирээд ингээд майхан захнаа бариад хоол ундаа хийгээд энэ манай зураглаач жолооч хоёр ингээд цовын сэгсрээд. Тэгээ одоо бид нар ингээд өнөөдөр эндээ хонно. За энэ хавийн байгаль бол үнэхээр үзлэнтэй сайхан юм байна. Тэгээд эндээ сайхан хонголцоод
Маргааштай өдөөс хойш гараад аяллаа цааш нь үргэлжлүүлнэ. За хоолоо идье. За энд ирэхэд бол эсний нүүдэл шиг чимээгүй завхан гол гэдэг дууны аюулс өөр ирэхгүй аманд орж ирэн аялагддаг юм байна шүү. За завхан гол нь Хангаан нурууны ноён оргил Отон тэнгэрийн баруун урд үүрээс их авч Монгол элсний хаяагаар 808 км урсаж Увс аймгийн зүүн хаяаны айраг нуурт цутгадаг юм аа. За дашран дурдхад завхан голын нэр нь Эртний худам Монгол бичгээр явган гол гэж нэрлэгддэг юм байна. За их мөрөн дүлгөн Эрдэмт хүмүүн даруу гэсэн хэлц үгний дүлгөө нь утга нь явган гэж хадгалагдан оршсон. За үнэхээр дүлгөөн гол хажууд нь байхад завхан гол эсний нүүдэл шиг чимээгүй гэдэг дууны үг өөрөө ирэхгүй аманд орж дуулмаар санагданаа. Тэр зэгүр цуусгараад бүтэц зам явахаар удаа бол ажиллагараад юм. Удаа бол баруун талаар ингээд зам яваад араар ингээд төвцөн ороо. Энэ зам чинь ингэж явуулсан. Остоо удаа өдрөөрөө ингээд архтай цаана удаа болно. Тэр удаа бол баруун талаар итгоо гоочод өгч шүү. Энэка агуулгын явган могон мэдээ холоос явуулчихгүй замнууд гоочод өгчтэй. Эвгүйшээ зоо машин зинаас гарахгүй юм бол энэ нэг хотоочихгүй нэ. Өрүүлж улаан юунд орсон шүү дээ. Баяа аргаас тараа. За үзэгчдээ ингээд манай аяллаа баг завхан гол зэсийн бүрдээс баруун хоошо 70 км орших их хайрхан гэдэг энэ одоо асар сүрдэм том хайрхны доор ирсэн байна. За яг бэлд байж байна. За ингээд хайрхан уул маань энэ нутгийн хүмүүсийн яриагаар бол дотроо одоо маш олон тооны жижиг агуулуудтай байдаг юм байна. За тэгэхдээ 108 агуу байдаг гэж нутгийн хүмүүс яриад байна. Гэхдээ одоо жоохон ингээ холоос ингээ ойртоо дээрээ харахаар олон жижиг агуунууд бол харагдаж байна. За дундад талд нь бол нэг том агуу харагдаж байна. За ямар ч байсан энд ирсэн хүн бол та бүхэн энэ бидний явсан замаар явах юм бол энэ агуунууд дотор орж үзэх ёстой юм байна шүү. За бид бол ингээ цаашаа явахаар шийдлээ. Их хайрхны энэ ойр орчинд маш их олон төрлийн одоо ховор ан амьтад бас байд юм байна. За жишээлбэл Ирүүс энд нутгалдаг гэж байна. За ерөнхийдөө бол энэ хавийн газраар бол одоо ховор ан амьтад бол маш олноороо байдаг гэж байна. Бид явсаар Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын нутагт байх эртний далаа ёрол бүхий тогтцтой. За шохон чулуу уулыг зорьсон юм аа. За үүнийг бол хайрхан уул хэмээдэг. Уг уул нь цавчин өндөр байц хад бүхий хавцлуудтай 10-15 м урт юм байна. 108 хадан агуу төрөл бүрийн модлог бутлаг урмал олон зүйлийн ан амтантай унган төрхөөж ихнэр нь хадгалсан. За байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар учраас за энэ уулыг зорин эрэхсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм байна. За нутгийн ард иргэдч уг уулыг Мандшур бурхны орон гэж нэрлэдэг юм байна. За мөн алтан твш уул чимээ хүндэтгэн нэрлэж дахин шүтсээр ирсэн юм байна. За түүний 108 агуун дотроос хамгийн том нь
эхийн намшрын баг хэмээн нэрлэгддэг агуунууд байдаг юм байна. За эхийн агуун 137 м урт агуу аман дээр нь хадаг яндар бүхий том ов босгосон байна. За 70 орчим метр газрыг босоогоор явж цаашлах тутам бүхийж молтож явсаар одоо мухарт нь хүрдэг гэж нутгийн хүмүүс ярьж байна. За агуун адагт нь сэндэр шороо байт юм байна. За энэ шороог эртнээс нааш монголчууд яр шархан төрөх байдлаар хэрглэж ихссэн юм байна шүү. За та бүхэн энд ирэх юм бол ямар ч үсэн энэ сайхан агуугаар орж заавал сонирхох ёстой газрын нэг байна. За 1990-ад оны дунд үеэс эхлэн Францын голдуу гадаадын жуулчид элсэн Эверест буюу Монголын бор харийн элсэн манхан. За түүний дороос их авдаг хөнгөн их мухартын голын гайхамшигыг үзнэ гэж олон зугаараа тус газрыг зорьдог болжээ. За мухартын гол бол хөнгөн голын ихэм. За Монголын бор харийн элсний хаяагаар урсдаг. За хоёр дахь их ус бол ялцчгүй хүннүү буюу хөнгөн голоо. За нэрнээс нь харахад энэ гол 2000 гаруй жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдээс анх төр тусаа байгуулсан монголчууд бидний өвөг дээдс хүннүүчүүдийн сав нутаг гэдгийг илтгэдэг. Хөнгөн гол нь зүүнээс баруун зүг Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын Хилийн баруун дээсний элсэн махан дороос их авдаг. За мухартын гол нэртэйгээр эхэлдэг. За 3 км урсаад элсэн махан доогоор буцаж шуурган ил харагдгаа байлдаг. За тэгээд баруунтаа 5 км хол зайд элсэн дороос урсгал ус болгон дахин гарч ирнэ. За нутгийнхын үнийг шавартын гол гэж нэрлэдэг. За шавартын гол 4 км урсаад бас л элсэн махан доогоор шуургаж ил үзэгдэхгүй болдог. За үүнийг бол 5 км явсны дараа дахиад элсэн манхан дороос гарч ирдэг нутгийнх нь нарийн гол гэж бас нэрлэдэг. За энэ бол үнэхээр сонирхолтой. 3 удаа элсэн доогоор ороод гарч ирдэг гэсэн үг. За нарийн гол нь дахин элсэн манхан шургалгүй ил урсаар тус сумын нуг суурингийн газараа ил гарч ирээд нэрээ албан ёсоор хөнгөн хэмээн сольж аваад цаашдаа Завхны уран сумын нутгаар дайрч урсдаг. За адаг руугаа Увс аймгийн Завхан сумын нутгийн зүүн хаянд оршдог айраг нуур руугаа цутгадаг.
Нилээн голоосоо яг тэр нөгөө нэг бааз дээрээсээ 2 км орчим явгаа алхаад за энэ яг элсэн толоод ирж байгаа. Тэгээ элсэн торж ирээд би болоод бодохдоо тэндээсээ ус орж ирээд энэ элсэндээ торлдог юм байх гэж бодсон чинь энэ элсэн доороосоо ингэж ус нь ингэж урсаж гарч ирээд бүр гайхаад одоо энэ яг энэ доороос гарч ирээд байгаа. Ингэж гарч ирээд тэгээд энэ мухартын гол чинь үүст юм байна. Тэгээд зурган дээр харж байхад бол яг ингэж элсэндээ толцсон юм шиг харагдаад идэв гэсэн. Эндээсээ ингэж гарч ирдэг юм байна. Энэ нутгийн хүмүүстэй сая таарсан. Энэ ингээд байнга нурцсан байна гэж байна. Одоо надлын ирэхэд баг ийм байгаагүй. Энэ ингээд нэлээд нураад наашилсан байна гэдэг ингээд гიშгээр зэрэг бүр ингээд доошоогоо ингээд шилдэж ороод энэ доороос ингээд ус болгож байгаа ингээд та бүхэнд харж байгаа ингээд. Ингээд болиглаад ингээд гарч ирдэг. Энэ доо элсэн доороос гарч ирж байгаа. Яста сони юм бэ. Тэгээд энэ доор ингээд доороос ингээд алхаад ирэхэд та бүхэн энд мухартын голд ирэх юм бол заавал ингээд явган алхаад ингээд элсэндээ хүрн алхаад энэ дээр ирж үзэх хэрэгтэй юм шүү. Яста сонирхолтой юм байна. Ингээд дээшээ ингээд харуул энэ элс бол угаасаа нурж байгаа нь ингээд харагдж байгааз ингээд нуралт үүссэн. Нилээ ингээд элс нь ингээд доошоо ороод нилээ нуралт үүсээд байгаа юм байна. Тэс үнэхээр гоё байна гадаа. Сайхан элсэндээ хүрн ингээд алхацгаагаад. Яг ингээд онгоц тасж байгаа юм шиг дуу гараад байна. Та нар сонсогч байна үгүй. Энэ яг элс ингэж нурж яхад ингэж энэ яг онгоц тасж байгаа юм шиг. Оо тэр цаанаас орж иж байна. Ингээд бүр ингээд яг онгоц тасж байгаа юм шиг дөнгөж дуурч байна. Ерөнхийдөө бол энэ аягүй их нуралт өгöd байгаа юм байна. Тэр аягүй сонсогч байгаа. Яг Ливгүй би. Хам. Тийм би. За 200 км урт Хөнгий гол нь Элсэн манхан доороос 3 удаа их авдгаараа. За ийм хол урсдгаараа дэлхийд гайхагддаг ус. За тэв дэлхийн олон газарт Элсэн манхан их авдаг гол мөрөн цөөнгүү таарладаг. За харин ийм 200 км хол урсдгаараа Хөнгийн голтой энэ зэрэгцэх гол бол одоо байхгүй гэж хэлж болно.
За өнөөдөр Мухартын голоос хөдлөөд зам багтаа боловч үз харах юм ихтэй өдрөө. За Мухартын голоос зүүн хоошоо чиглэн Сэнжид хадыг бид зорлоо. За үзэгчдээ ингээд Мухартын амнаасаа бид хэд хөдлөөд за нэг яг өндөр уулан дээгүүрх замаар ингээд GPS-ээр явахаар жоохон тойрч 50 км хагас явдаг юм байна. Тэгээд шууд чиглээд уулаар явсаар хагаад 20 гаруй км яваад энэ Сэнжид хад үзэлтэнд газар ирсэн байна. За энэ Завхан аймгийн үзэх ёстой газруудын нэг бол энэ Яалтчгүй мөн. Үнэхээр гайхалтай. Яг одоо энэ наатлаас ингээ харахад цаана байгаа тэр нөгөө элстэй уул Монгол элс нь харагдаад байна. Үнэхээр үзэлтэнтэй гоё газар гэдэг юм. За энд үдлээд ингээд бас нэг 2 хоноод явбал бас зүгээр газар биш үү үзэгчтэй. За 6 сарын 21 болж байгаа гэвч одоо энэ жаминаар цэцэг ингээд энэгээр нэг ингээд ургацсан бай. Цэцгэн донд ингээд гоё зураг авах явж байна. Ерөнхийдөө бол одоо коронавирус гээд нөгөө бид нар чинь 6 сарын 9-нд гараад одоо 12 хоног явж байна. Тэгээ нөгөө 20 тавьсан болохоор хүмүүс ер нь бага юм байна. Тэгээ сая Мухартын хамтарч гэсэн ер нь хүн амтан байхгүй. Тэгэхээр нөгөө олон хөнгөө болохоор жоохон тийм хөө. Гэхдээ яг хоо ажиллаа хийгээ явж байгаа болохоор сумуудаар ерөөсөө ороогүй. Сумууд одоо нэг коронавитой болохоор бас дэглэмээс ахиж өгөхгүй болохгүй үзэгчтэй. Тэгээд бид нар ямар ч байсан сумын төв, аймгийн төвөөр орохгүй нилээ юмаа бэлдээд авцсан, борцсон авцсан. Тэгээд ингээд замдаа хондлоод, майхтай хоноод ерөөс ямар нэгэн дөрөн зөрчихгүй явж байна. Гэхдээ бол нөгөө юу Maps мигэрэл яваад байгаа. Ер нь Maps мигэрэл явж байгаа. Гэхдээ тэр Монголын газрын нөгөө нэг map бас гарцсан гэдээсэн. Тэгээд тэрийг бас олоод авал зүгээр юм байна. Ягаад гэвэл Maps ми чинь болохоор айгүй их тойруулт юм байна. Зарим газраар одоо нэг 20 км-ийн газар 50 км явах чишээтэй. Энэ нөгөө нутгийн хүмүүстэй тааралдаад нутгийн хүмүүс нэг юу 20 км баг 30 км юу тэр одоо тойруу замаар явуулдаг. Энэ хүмүүсийг дагаад ингээ яваад ирлээ. За тэгэхээр гоё нөө. Одоо сайхан дулаарч эхэлж байна. Гэтэ ер нь бол нутаг их гандуу байна. Ер нь одоо зам таарж байгаа гол орхинууд нэгэн ширхсэн харагдаж байна. Ер нь одоо гандуул байна. Надлан одоо тэр офс юугаар явж байгаа, тавтаар явж байгаа бас нэгэн гандуу байсан. Одоо бас гандуу байна. Ерөнхийдөө одоо энэ усны асуудал ер нь нэлээд хүнд болж байгаа шиг байна шүү үзэгчтэй. За Сэнжид хатан далайн түвшнээс 2773 м-ийн өндөрт оршдог. Яг хаалга мэт хэлбэртэй 10 м орчим өндөр. За 6-8 м өргөнтэй сүрлэг хад байна. За эндээс зах хязгааргүй мэт үргэлжлэх бор хярын элс нүд алтан тэлсэн газарт үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна. За Сэнжид хадаас хойш 30 км-т Улаагчны хар нуур байгаа. За урд ба баруун захаараа бор хярын элсээр имжигдсэн. За хойд болон зүүн захаараад тал руу захалсан үзэсгэлэнтэй сайхан нутгийг хараад замын ядаргаагаа мартан нуураа зорлоо.
үзэхэд бол бас маш гайхалтай. За түүнээс гадна илсэн ийм олон төрлгүүд бас олноороо байд юм байна. За энд ирсэн хүмүүс бол мэдээж тэр энэ олон хадууд одоо төрөл одоо далаа руу ингээд нуурлуу орцсон юм шиг тийм гоё энэ төрлгүүд дэр одоо тэн дээр хошуунд харагдаж байгаа. Тэр мэм дээр гараад ингээд сайхан байгалийн сайхныг хараад ингээд байж байвал их гоё юм байна үзэгчтэй. Тэгээ та бүхэн энд заавал ирэх ёстой газруудын нэг мөн байна. За ерөнхийдөө бол энд ирэхэд зам бол бас нэлээд хүндрэлтэй юм байна шүү үзэгчтэй. Тэгээд яг хаа машин тэргээ сайн бэлдээд ирвэл бас зүгээр юм байна. Ерөнхийдөө зам бол ер нь энэ Завхан аймгаар явж байхад бол нэлээд хэцүү. Тэмдэглэгээ бас нэлээд ховор. За яг хаа нутгийнхны тэр нөгөө нэг бартаа ихтэй нууц замуудаар явал бас $574.8 хавтгай дөрвөлжин км талбайтай. За гүн нь 48 м орчим. За дундаж өргөн нь 15.7 км, хамгийн урт хэсэг нь 36.8 км төрдөг юм байна. За баруун болон баруун хойд талдаа гизэг хайрхан, чандам нь 5 хар зэрэг уул толгод чон харайхын гол хүртэл үргэлжилж за хар ус нураас тусгаарлагддаг. За эдгээр уул толгод урамгалгүй нүцгэн билүүдтэй. За шувуун арал хэмээх урт хушуу, хомын хоолой орчинд маш өдгөн нишинг ургаж за эргийн хэсгийг намагжуулдаг юм байна. За урд талын эрг орчмын шанаанууд нь зэгстэй багавтар нуур, товхоош, намаржаа хар хат гэх мэт уулын сүрлэг үлэмжээр хүрээлэгдсэн байдаг. За энд эргэн тойрон бол нэлээд олон баазууд байт юм байна. 2-3 бааз харлаа. Тэгээд юу халуун ус энтертэй бааз бол бас байхгүй юм шиг байна. Гэтэл яг мэдээж энэ салхитай малхитай үед бол майхан тонсоос бас энэ баазуудаар ороод нэг гэр мэр аваад явах боломжтой юм байна. За тэгээд энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг одоо ингээд дотоодын болон гадны жуулчдад одоо бүтээгдэхүүн болгон хүргэж тэгээд түүгээрээ бид нар бас
одоо олон тооны хүмүүсийг энэ хөдөө орон нутгийн хүмүүсийг ажилдаа төрөлтөө байлгах. За тэгээд мөнгөний урсгал Монгол оронд маань орж ирэх тийм ашигтай байдгаа. Тэгээд энийг бол байнга одоо хилдэг. Тэгээд одоо гадаадын орнуудаар явж байхад бол өстой баг үүсэх харахамгүй газруудаа л гоё болгож одоо харагдуулаад зураг энтрийг аваад тэгэл тэрүүгээрээ хүмүүсийг одоо аваач за одоо маш их тэнд бол олон тооны хүмүүс цалинтай орлоготой байдгийг хараад бол бас үнэхээр эмзэглэж явдаг. Манайх бол одоо ийм сайхан байгальтай, ийм сайхан үүсэх харахантай яжиж одоо зам харгуугаас гоё янзлаад тэгээд нэлийн олон тооны хүмүүсийг ажилтаа болгох тийм болцоо байгаа шүү гэж бас дахин хэлье. За манай аяллаа баг Улаагчны хар нуурын урд хөвөнд байрладаг хар нуур жуулчны баазаар орж нэг хоног сайхан амарсан. За тус бааз нь 80-аас 100 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. Одоо хар нуур орчим үзлэнт газраар байгалийн аялал хийлэгдэв юм байна. За мөн инсэн манхад үргэлжилсэн нуруу говийн бүсээр бас аялуулдаг юм байна. За хар нуурын омел, пэл зэрэг олон үржүүлгийн загсыг бас амтлуулж сайхан хоолоор дайлдаг юм байна. За морь унж үхэр тэргээр аялах мөн зураг авахуулах үйлчлэгээ бас үзүүлдэг юм байна. За Монгол үндэсний уламжлалт хоол хүнсээр бол маш сайхан хоол хийж үйлчилсэн. За Монголын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил зан үйлдэд танилцах сүү цагаан эдээ боловсруулах үйлчлэгийг бас үзүүлнэ гэж байна. За мөн эсхий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг бас үзүүлнэ гэнэ. За мөн бэлэг дурслалын дэлгүүр хувцс, машин угаалгын үйлчлэгийг тэгэж байна. За энэ мөн Монголын үндэсний тоглоом наадагаар тоглох, сургах элсний явган аял бас хийлэгдэв юм байна. За теннис, бильярд, сакс, волейболын тоглоомын талбайтай юм байна шүү. За хүссэн хүн бүр ирэхэд замаас болоод их л хэцүү санагдаж явсан шүү. За мостон машин л энэ хавийн элсэнд явдаг. За ер нь коронавирус гэд хүн цөдөө байсан ч гэсэн Азербайджан улсаас ирсэн нэгэн хүн эсдэг тэрэг хөлөглөн ирж аялын чиргүүлтэд ирсэн байгаадаа таарж явлаа. За хідэн үг салахад танаа энэ нутаг үнэхээр гайхалтай нутаг юм аа хэмээн шагшиж байсан. Зам сайхан амралтын тогтоо газартаа бол онгоц хөлөглөн ирэх боломжгүй жирийн олон амрагчид маань ирж мөнгөө үлдэх, сайхан амрах. За энэ нутгийн ард түмэн бас нэмэлт орлоготой болох нь дамжиггүй гэсэн санаа бас л төрж явсан шүү. За наад зах нь бие засах газар ч олдохгүй энд ирсэн бусад хүмүүсийн ойр орчмын элсэн дотор нойлын цаас мэдээж ялгцсаар дүүрсэн байгаа нь харагдаж байсан. За энд гадаад дотоодын олон жуулчин ирж олон улсын жишгт нийцсэн 5 тухтай орчинд амран энэхүү гайхалтай орчин харж нүдээ байсан альчаалга тайлхаваас дахин ирж амран аялал жуулчлал хөгжих хамгийн тохиромжтой аргагүй хангаан сувч газар санагдсан. Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй газар. За тэр дотроо миний үзэж байсан газрууд дотор ийм сайхан үзэсгэлэнтэй газар маш ховор байсан. За улсын төсөвт олон сая тэрбум төгрөгийн ашиг олж чадах. За олон хүнийг нэмэлт орлоготой болгохоор газар байгааг харан хизээ нэгэн цагт тийм гоё болох байх таа хэмээн гонигтайхан боловч өөдрөг бодол тэгсээр батсан да. Далайн төвшнөөс дэш 1132 км дорших хар нуур нь илүүдл усаа хомын хоолоогоор дөргөн нуурт. За татхан тээлийн голоор завхан голд тус өгдөг. За 10 орхон км урт татхан зээлийн гол нь хар нуурын илүүдл усыг зөөгөө зогсохгүй хар ус нуур, ховд голын системд хамаарах Монгол Алтай бүх гол гарах нуурын усыг хяргас нуур руу дамжуулах ганц сувг нь болдгоороо үнэхээр одоо маш их ач холбогдол
хамгийн эдэр сум нь Завхан аймгийн 24 сумын нэг. За Завхан аймгийн Улаастай хотоос зүүн тийш Тэлмэн Тосон Цэнгэл Отхон Алдархан Яруу сумтай хилэлдэг. За Хангаа нурын баруун хэсгээр уулын царам өндөрлөг газар эдрийн голын ихэн бид оршдог. Маш үзэсгэлэнтэй сайхан сум байна. За эдэр сумын төв 100 мотод. За аймгийн төв Улаастайгаас 78 км, Отхон Тэнгэр уулаас 65 км. За Улаанбаатар хотоос 920 км газар оршдог. За одоогийн байдлаар эдэр сум нь 800 гаруй өрх 3000 орчим хүн амтай. За 49.9 мянган толгой малтай. За гол эрхлэх аж ахуй нь мал аж ахуй юм аа. Эдэр сум 3.8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. За нутгийн 14.5%-ийг ой мод эзэлдэг. За дунджаар далайн түвшнээс 2000-аас 3000 м өндөр өргөгдсөн. За уулын болон ой тээрийн бүсэд багтдаг. За туссан нь нутгийн өмнө хэсгээрээ Хангаа нуруу, за түүний салбар Тархтай нурууны өндөр уул нурууд, за тэдгээрээс их авсан эдэр, тэгш, тунаа, за жаргаланд Загстан голын дагуу өргөлжилсэн үзэсгэлэнтэй сайхан нутагтай юм байна. За эдэр сумын Ямаат жаргаланд эдэр зэрэг голуудын ихэнх хэсгийн нийт 164.5 мянган га газар Тархтай нурууны тусгай хамгаалалттай газарт багтдагаараа маш их онцлогтой. За тус сумд 200 гаруй булаг шанд тоорм горих байдаг. За сумын нутгийн хойд ба баруун зүүн зах хүртэл зайн 70-аас 90 км орчим байдаг. За хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байдаг Үлзийт 3535 м өндөр уул байдаг. За хамгийн нам газар Нэдрийн голын хөндөй юм аа. За мөн энэ нутаг нь бол Монгол улсын хамгийн том голуудын тоонд зүй ёсоор багтдаг эдэр голын нэрээр эдэр хэмээн нэрлэгдсэн байдаг. За газар тариалан эрхэж болох үз өвөрмөц сайхан тал нутаг ихтэй. За алдарт Загстан даваа тус сумын нутагт байдаг. За эдэр сум одоогийн эдэлбэр газар нутаг нь анх засаг захиргааны бие даасан нэгж бий болсон 1807 онд байгуулагдсан хам хутагтын шав гэдгээрээ бас алдартай юм аа. Ямар гоё юм бэ? Ногоород ингээд цаашаа ингээд ногоо үнэн гоё. За үзэгчтэй ингээд овоо дуулын бил тосголтын одоо яг энэ билээр урсдаг энэ тогтсон гэж хэлж бол ногоо нурын ирэг дээр ирээд байна. За энэ ногоо нур болохоор зэрэг яг эдэр голын одоо зүүн талд нь бол ингээд тогтсон юм байна. За энэ ногоо нурыг яагаад ингээд ногоо гэж нэрлэдэг юм бэ гэхээр зэрэг энэ овоо дуулын эрдний чулуу энэ ногоо нуурын дээр одоо гэрэлтэж харагддаг гэж тийм домог хүртэл байт юм байна. За яг үнийн хэрэг дээр бол бас энэ овоо дуулын бэлэн дээр байгаа энэ маш олон тооны ногоон моднуудын тусгал байж магадгүй гэж бас ярьдаг юм байна үзэгчтэй. За ингээд энэ ногоо нур болохоор яг энэ эргээс 5-8 м-ийн зайд харлаж харагдаад цаашаа бол дандаа ногоорч харагддаг юм байна. За үнэ яг тэгж харагддаг боловч яг ингээд хажууд нь очиход бол маш тунгалаг устай дотор нь байгаа заагс харагддаг гэж шүү. За бид нар одоо яг ирсэн байгаа одоо даашаа буун ерөнхийдөө энэ хавийн газрыг бол өстой үнэхээр гайхалтай Нэдэр голын билээр байгаа тэр байгалийн үзэсгэлэнг бол бид нар сая харж явлаа. За энэ Тархтай нурууны ойр хойд байдаг шүү дээ үзэгчтэй. За ингээд энэ сайхан газраараа өнөөдөр аялнаа. За тус сумын Ямаат жаргаланд тун эдэр зэрэг голуудын ихэнх хэсгийн нийт 164.5 мянган га газар Тархтай нурууны тусгай хамгаалалттай газар багтдаг. За Тархтай нурууноос Сэлэн бүрний томоохон цутгал эдэр гол их аван урсдаг бөгөөд халуун аршааны 3 дугаар зэрэгт багтах хожуул, зарт, халуун ус, цэцүү, хөнжил зэрэг халуун аршаануудтай. За химийн найрлагаараа өөр хоорондоо ялгаатай дотор эрхтнийг ангаах хувцастай гин шүү. За мөн галтуулын гаралтай бүлэг жижиг нуурууд энд элбэг тохиолддог юм байна.
За 170 мянган га талбайг нь ой мод эзэлдэг. За шинэс цохилсон маш үзэсгэлэнтэй нутгийн зүүн хэсгээрээ хуш модтой юм байна. За Сибирь хундаг, ягаан цэн, эмийн бамбай, алтан цул зэрэг ховор урмлууд ургадаг юм байна. За их цавцал бүхий газраар нь намхан бутлаг урмал ургадж байна. За буг, борг өрөөс, шилүүс, хүдэр, за аргал янгир, чандаг, үнэг, тарга зурм, за мөн өхөр огдоо, жирх тааралдана. За хур сойр, ятуу, адуус чогчохоо, гангар хун, хээрийн галуу, хилэн омруут, ахуйна зэрэг олон зүйлийн ховор шуутай юм байна. За ингээд бид энэ Идэр голынхаа хамгийн зүүн ирэг дээр байрладаг ногоон нууран дээр нэг хонс юм аа. За эдрийн гол нь Захман аймгийн Идэр сумын нутаг Хангаа нурууны өндөр үлзэд хэмэх булуу уулын араас их авч за Захман аймгийн Идэр Тэлмэн Тосон цэнгэл их уулсум Хөвсгөл аймгийн Жаргалант Галт Төмөр улаг Аршаант сум за Архангай аймгийн Цэцэрлэг сум гэх 10-аад сумын нутгаар дайран урсаж за Хөвсгөл аймгийн Төмөр улаг Тосон цэнгэл Аршаант сумын заг олон голын бэлчир хэмэх газар дэлгэр мөрөнтэй нийлж сэлэнг мөрнийг үүсгэдэг. За Идэр голын урт нь 452 км бөгөөд за Идэр голд 30 гаруй гол горих цутгаас хамгийн том нь Чулуутын гол юм аа. За Идрийн гол нь хойд мөсөн далайн хар тэнгис цутгадаг Идэр сэлэнг ангар Енисей мөрний их бөгөөд за энэ их усан сүлжээ нь уртаараа хойд мөсөн далайн Айс савд 1-р за дэлхийд 5-р ордог. За үзэгчтэй ингээд говь хангаа хосолсон Захун нутаг бол үнэхээр сайхан нутаг юм аа. За бид одоо ингээд Идэр сумаар дайраад Идрийн гол одоо Тархтаа нурууны үзэлэнт газруудаар аялаад за энэ ногоон нуурыг яг энэ эрг орчин буудлаад байж байна. За энэ ногоон нуур бол үнэхээр дээрээсээ харахад ноом ногоон харагддаг мөртөө яг хажууд нь ирэхээр ингээд дотор нь байгаа одоо загас харагддаг гэсэн үний юм байна. Яг тэгвэл одоо чулуу энэ нь харагдаад маш цэнгэг остой. Тэгээд ер нь бол манайхан аялаад ирэхдээ бол энэ заавал ирэх ёстой газрын нэг. За энд яагаад юм нэхэр цэнгэг устай юм чинь ямар ч хэлээ гэсэн энэ уснаас сайхан ундаалаад тэгээ яг энэ хаваараа одоо сайхан хангаад ирээд нэг сайхан гэр бүлэрээ амруул их гоё газар байна шүү. За тэгээд миний хувьд бол одоо 15 хоног дээр ингээд сайхан аялаад дуусчихээн. За үүгээр дуусгаар болж байгаа. Ягаад гэвэл одоо коронавигийн нөхцөл байдал хэцүү. Өнөөдөр ингээд 6 дугаар сарын 23-ны өдөр байна. Тэгээд энэ сайхан одоо хангаадаа ирээд одоо энэ Захван аймгаар аялсан аяллаа дуусгаж байна. Тэгээд надтай цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгүүдээр дахин уулзна гэдэгт итгэлтэй байна.